За улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаа нэг ямар ч эргэлзээгүйгээр бүрийн эрхтэйгээр одоо даргалан явуулах ганцхан үйлдсэн. За тэр нь бол улсын хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын дэд дарга, бүх жүлээний бүрдвэрч. За дундын үсэд тавтай морилтаа. За сайн байна уу? Үзэгчдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Би сая ер нь албаар хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаа нэг удирдах одоо бүрийн эрхтэй эргэлзээгүйгээр удирдах ганцхан үйлдсэн та байна. За амраа ёслолын дарга бол өөрийн өсөлтөөр чөлөөлөгдсөн. За болгон туяа дарга бол одоо тэгээд үндсүүлийн цэцэн шийдвэрээр одоо яах нь мэддэхгүй байна. Ийм байна. Тэгэхдээ би нэг мэдээлэл авлаа. Тэр нь таныг үндсүүлийн цэцэд үндсүүл зөрчиж хуралдаа удирдсан гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр намайг хэн нэгэн иргэн өгсөн юм шиг байна. Одоо тодорхой мэдээллүүдээ үндсүүлийн цэц тамгын газараас авчаад тэрний дараа энэ дээр тайлбар ярил гэж одоо хүсэлтээр ирэх байх. Тэгэхээр би тэн дээр нь одоо тодорхой хариуг өгнө. Миний ойлгож байгаагаар бол нөгөө 17-ны өдөр шүү дээ. Алдарт 17-ны өдөр чи 16-ныхаа өдрийн эрцээр явсан. Тэгээ энэ одоо өдөр хилцсэн 95 дугаар тогтоол засгийн газрыг өгцүүлэх 95 дугаар тогтоол бол одоо хууль зөрчсөн гэдэг ийм одоо дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ одоо 95 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарахтаа одоо үндэслэх хэсгээр нь тухайн өдрийн одоо эрдэс нь бол хууль бус байсан гэдэг ийм дүгнэлтийг дүгнэлт хэсгээр бичигдсэн. Шийдвэр хэсэгт бол 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр хууль бус. Дээрээс нь одоо болгон туяа дэд дарга одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг ийм одоо заалт гарсан байгаа. Тэгэхээр яг энэ үндсэн хуулийн цэцэн шийдвэр бол яг намайг 24-ний өдөр хуралдаан одоо хэлж яхад ирээгүй байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт тухайн өдрийн хуралдаан одоо хууль ус байсан гэдэг тийм ээ. Гэдэг ийм хүчингүй байсан гэдэг ийм цэцэн шийдвэр одоо хүртэл гараагүй. Цэц бас нэг талдаа хэрвээ одоо жишээ нь энэ өдрийн чуулганы хуралдаан хүчин төгөлдөр бус гэдэг ийм тухайн асуудлаар шийдвэрийг бол цэц тэрэн дээр нь одоо маргаан үсгээд хэлцэх боломжтой. Гэтэл 95 дугаар тогтоолыг л өгсөн, булган туяагийн асуудлыг л өгсөн учраас энэ одоо цэцэн шийдвэр бол өнөөдөртөө тэр өдрийн 17-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр бус гэсэн яг эцсийн шийдвэр багт гараагүй. Зүгээр яг хуу 95 дугаар тогтоолыг хэлцэх явстаа үндэслэх хэсгээр нь орсон. Энэ бол цэцэн шийдвэр гэж үзэхгүй. Тийм учраас би 27-ны өдөр хэлцэгдсэн тухайн үед булган туяа удирдах захтай хэлцэгдсэн төсвийг дагсан хуулиуд байгаа. Тэр дагсан хуулиуд би 24-ний өдөр хэлцсэн. Хэлцээд үргэлжлүүлээд явсан. Тэгэхээр энэ бол цэцээр очиод би тэдэргүү тайлбар өгөөд энэ асуудал бол ямар нэгэн одоо маргаангүйгээр баг хэрэгч үсэхгүй байхаа. Ягаад гэвэл эн чинь өөрөө тэр өдрийн одоо 17-ны өдрийн чуулганы хуралдаан одоо хүчин төгөлдөр бус центр гэсэн эцсийн шийдвэр гараагүй учраас энэ дээр бол асуудал байхгүй. Дахиад одоо юу гэдгийг 17-ны өдрийн чуулганы хуралдаан хүчин төгөлдөр бусаа гэдэг ийм маргааныг аливаа иргэн хүн хүсэлт одоо өгч болно, өргөдөл өгч болно. Тэгэх юм бол шийдвэр гарах юм бол тэр одоо 24-ний өдөр хуралдсан тэр одоо асуудал бол буцна. Буцсан тохиолдолд бол төсөв хугацаанд батлагдахгүй ийм эрсдэл рүү орно. Тэгээ ингэх юм бол цэцэн шийдвэр гарлаа гэхэд бол төсөв цаг хугацаанд хэлцэгтэйгүү дээрээс нь өмнөөс шалтгаалж ямар дараагийн дагавар гарч ирэх вэ гэхээр төсөө хэлцэж чадахгүй бол их хурл чадамжгүй байна гэдэг үндслээр их хурлыг тараах ийм одоо боломж байгаа. Тэгэх юм бол миний яг авч байгаа мэдээлэлээр бол ер нь тооцоолоор бол
1 сарын сүүлээр сонгуул явуулах боломжтой. Гэтэл яг сонгуул нь яг ийм өвлийн үеэр болох юм бол тийм ээ энэ их утаа энэ их одоо төвжирлийн үеэр тэг хэрвээ одоо монголчуудын хамгийн их уур уцаартай байдаг дээрээс нь одоо цагаан сар болж байгаа мөнгөгүй болцсон байгаа. Энэ хүмүүсийн одоо энэ үеэр одоо сонгуул явуулах юм бол ардын нам бол татаалны ялагдана. Тэгтэр бараг 6 сар руу шийдэгдэх байх. 6 сар руу шийдэгдлээ гэхэд яг нөгөө төсөв байхгүй батлагтаагүй хүмүүс албан хаагчид иргэд бүгдээрээ жавхлан сайдын хэлснээр 780 билүү тийм ээ. Хөдөлмөрийн хөлсний доод хөсний хэмжээгээр бүгд цалингаа аваа явуулсан. Биш энэ ер нь яагаад одоо энэ замрын өсөлтөн дараа бол өөрөө өргөдлөө өгөөд тэр хуралдааны 5 өдөртөд ингээд чөлөөлөгдсөн. Тэгээд эрх баригч намаас дэд дараа волонтерыг одоо ингээд үнсүүлэн цэцтгүүд асуудал нэлээд сунжрах тийшээ хандчихлаа. За тэгээд сөрөг хүчнээс дэд дараагаар сонгогдсон бүх чөлөөний бүрүүдэрж гэдэг хүнийг бас үнсүүлэн цэцтгвчлээ. Инхээр одоо баг хуралдаан даргалагч болох нэ. Үндсэн хуулийн цэц бол яг энэ өдрийн асуудлаар намайг буруутгах шийдвэр огт гарч чадахгүй. Яагаад гэвэл би сая хуулийн үндслийг бүгдийг тодорхой хэлчихлээ шүү дээ. Ер нь бол надад маш сайн хуульч байдаг. Бид нар хуулийнхаа үгээр л асуудал ханддаг. За хоёрдугаарт бол энэ надад цэцэд ингэж өсөлт өгсөний цаана юу байгаа бэ гэхээр тэр өдрийн амар өсөлтөн даргын одоо өөрийгөө чөлөөлөгдсөн тухай асуудал шүү дээ. Тэрнийг л одоо энэ хууль ус байсан гэдэг ийм зүйл хийх гээд байгаа. Тийм учраас энэ одоо хэрвээ энэ чөлөөлөгдсөн асуудал нь хууль ус гэж одоо үзэгдэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ дараагийн асуудал байгаа шүү дээ. Өөрөөр огцруулах 67 гишүүний гар үсгтэй тэрнийг хилцэл явуулна гэсэн үг. Илүү одоо юу гэдэг намын дараагийнхаа сонгуул дээр чөлөөлөгдсөн биш бүр огцорцсон явж очих байх. Таны асуудлыг үндсэн хууль зөрчиж хуралдаа удирдсан гэдэг асуудлаар зүгээр годамжинд явж байгаа энгийн иргэн очиод цэцэд хандахгүй л тээ. Тий яг нэлээд хэд хэдэн гишүүд одоо сайн зөрөг Батэрдэн Ариун Заяа нарын гишүүд бол таныг цэцэд өгнө л гэжсэн. Тэгээд тэд нар л өгч байгаа бах та. Тэр талтаасаа явсан гэж юу? Тий. Тэгэхээр төсвөө одоо төсөв батлахад үндсэндээ 15 хоногийн хугацаа л үлдэлээ шүү дээ. Энэ хугацаанд бас одоо хуралдаа удирдах ганцхан эрхтэй байгаа хүнийг цэцэд өгч гацаах ерөн зорилго харагдаж байна. Гэхдээ ер нь бол яг хоо энэ ардын намын зодонч одоо энэ өөрсдөө төр гэж боддог. Төрийн дээр гэж боддог энэ социалист, коммунист тэр одоо нам өнөөдрийг хүртэл тийм ээ. Шинэ одоо энэ ардчилсан хуулинд үндсэн хуулинд одоо захирагдахгүй. Тэгээ намын дээр байгаа нь илэрхий болж шүү дээ. Өөрөөр намын дараагийнх нь проблем төрийн асуудал болоо тийм ээ. Ингээд явж гин гэдэг чинь бол энэ нам бол ер нь бол тийм концепц тэр одоо намын дараагаа сонгох тэгээ бүх юмыг одоо нэг тийм дандаа дарангуулын маягаар одоо шийддэг. Хин одоо илүү хүчтэй нөгөө одоо хүчгүй хэсгээ одоо дарангуулдаг. Ийм л одоо нам байгаа учраас өнөөдөр энэ намынхын асуудал төрийн асуудал болж орж байгаа. Тэгэхээр би энэ дээр бол одоо намайг цэцдэг өглөөгөө би ямар ч би танд хэлж шүү. Сайн зэрэг өгсөн байгаасаа л гэж би бодож байна. Сайн зэрэг өгсөн байх юм бол би нөгөө талаас би өөрийнхөө хуульчгүй орно. Гав ганцаархнаа ороод битээр мэтгэлцээд ингээд явна. Сайн зэрэг өгсөн байгаасаа тэгэх юм бол би нэг тэр нэг хүүхдийг нэг дарж өгье доо гэж бодож байна. Сайн зэрэг гişүн чинь хуульч гişүн үстэй. Тэр би чинь бас энэ 9 жил яг энэ хууль батлах энэ үйл явцад орсон. Дээрээс нь бас төгсөөгөөч гэсэн юуны хуулийн сургуульд сурж байгаа. Тэгээд бас туршлага байна. Тэгээд дээрээс нь энэ бүх дэгийн хуульчин өнгөрсөн хугацаанд 16-аас 20 оны хооронд баасан хөвтөр эсрэг гарчсан байхгүй. Өөрөлд пүрэв дурж баасан хоёрын үгийг яаж хэлхийн болиулах уу? Яаж одоо тэр баасан. Тий. Тэгээ 20 оноос 24 оны хооронд бол миний эсрэг бүгд гарсан байхгүй. Дэгийн хууль. Тийм учраас би дэгийн хуулийг явцаа биелүүлдэг. Дээрээс нь дэгийн хууль чинь бас маш олон нюанстай тайлбарлах одоо
өөртөө тайлбарлах юм боломжтой илүү их яг тэр нөгөө өнгөрсөн хугацаанд 9 жилийн туршид Монгол Ардын нам олон гуйсан. Тэгээд тэр олонхороо хөштөөрөөд яавал цөөнхийнхөө үгийг хэлүүлэхгүй байх уу? Цөөнхийнхөө одоо тэр эрхийг яаж хаах уу? Өөртөө яаж тийм одоо энэ асуудлыг одоо хүч төрön шийдэх тэр боломжийг бий болгох уу гэдэг энэ концепц төр бүгдийн үйл батлагдсан. Тэгээд дараа нарын өөрсдийнх нь одоо бас тийм сонирхол ордог. Тийм учраас одоо энэ дээр арай илүү гайгүй нь одоо Миомбийн кул дарга байсан юм уу даа гэж би харддаг. Ер нь бол нэг тийм одоо өнгөрсөн хугацаанд ингээд харж яхад бол тийм ээ. Тэр одоо 17 18 оны айхтар их тэмцэл боллоо шүү дээ хоёр талтай хуваагдсан. Тэн дээр нэг тийм төрийн тулхтай хүнийхээ хувьд л тийм ээ. Өөрөө буулт хийж энэ одоо их айхтар хямрал руу орох юм байна. Нам хоёр хуваагдах юм байна. Одоо хоёр хуваагдсан ч байсан л да. Тэгээ улам одоо хуваагдах юм байна. Тэгээ энэгээ одоо аварч харъя гэдэг тийм эрүүл сайхан одоо Монгол ухаанаар тэгээд дээрэс нь одоо төрийн хар хүний тэр одоо бодлогоор л буулт хийсэн учраас энэ одоо хил ам хэрүүл тэмцэл нь одоо намжсан зогссон. Тэгээд зогссон ч гэсэн өнөөдөр тэгэл аюултай хямрал руу орж штэ. Тэр хүн огцчул маргааш нь амьдрал сайхан болно гэж ярьж ирсэн юм байна. Тэгэл маргааш нь жиг хулгай гэсэн штэ. Шаж гэнэл зүгээр. Бүх хулгай. Тэгээ 19 он санаж байна. Ковид мовдын тэгэл одоо юу гэдгийг 8 сая төгрөгөөр эмчилж чинь л гэдээсэн. Нөгөө та нар ковидээр хэвтсэн байх тийм ээ. 8 сая төгрөгөөр эмчилж чинь гэл им өгөөлсөн. Гарчраа та нар дэлгүүр рүү очиод ингээд нөгөө эмчилсэн юм ингээд харсан чинь 160 мянган төгрөгийн имэл байсан шүү дээ. Танай намын гишүүн ман дөрөв нородлоо илоо тий. Нэг тийм тан өгчээсэн шүү дээ. Танай намын гишүүн чинь ковид тусчаад харчаад яаж ч болсон ман дөрөв уухгүй гэсэн. Тийм онгоо гарсан. За тэр ч яг Булган Туяа даргаыг тэр 16 17 оны хуралдааны даргалахад Сандгийн Бямсод цогц сайд зарчмын зүйтэй санал гаргаад, гормын санал гаргаад энэ хуралдааныг бүрд орчоор даргалуулъя гэдэг санал гаргаа. Яг тэд нар хүлээж аваагүй л те. Хэрвээ даргалуулсан бол та үндсэн үдийн цэцээр очиод үдийг бүрийн эрх чинь одоо эгүүлэн татах уугүй гэдэг асуудал үүсээ зогсож байх байсан уу үгүй юу? Тэгэхээр би та тэрэн дээр ер нь одоо ямар дүгнэлт хийдэг вэ? Тэрэн дээр яах болсон бэ гэхээр 10 цаг 13 минутанд эрс бүрдсэн шүү дээ. Тэгээ эрс бүрдэнгүүт за өнөөдрийн хуралдаан одоо эрдсэндээ та нар ингээд орцгоо гэд оруулчихна. За өнөөдрийн хуралдаан эхэллээ гэд эхлүүлчихнэ. Тэгчээд яг тэр үндсэн хуулийн заасан тэр концепцийн дагуу буюу одоо засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гэдгээр дэмжих гэдэг агуулгаар би санд хураалтаа явуулчих. Тэгэхээр би ямарваа нэгэн дэг зөрчихгүйгээр гарах байсан байхгүй да. Тэгэхээр энд нар бол муухарлаж энэ асуудалд хандсан гэдэг нь бол эхнээсээ тодорхой байна л да. Ер нь бол яг хамгийн багадаа л гэх тийм ээ. 13-ны за өнөөдрийн 17-ны өдрийн хуралдааны эрс бүрдэлжгээ хилцсэн бол Булгантай бас асуудалд орохгүй байхгүй. Би 14-ны 17-ны өдрийн эрс бүрдэлж гэж хэлсэн гэдгээ хэлээд явчихад. Айгуул одоо юу гэдгийг дахин эрдсэн дор гэхээр эрдсэнээс гараа авчиж магадгүй л да. Тийм учраас тэр 16-ны хуралдааныг үргэлжлүүлээд явцсан байх гэж би харддаг. Би байсан бол 17-ны хуралдаан эхлүүлээ эрдсэндээ дахин орно гэдээ оруулаад тэгээд одоо засгийн газрыг огцруулахыг дэмжиж гэдэг саналын тэмээлээр санал гаргаж байна. Тэр тохиолдолд харин гайхагдсан байхгүй бид нар. Яг тэр өдөр яг Зандан шитрэг даргатай холбоотой асуудалтай Булган Туяа даргаар хуралдаа өдөрдүүлчихэд тэгээд хоёр нэг солигдсон шүү дээ тий. Тэрийг бол би ерөнхийдөө бас нэлээд тэмцчээж тэр одоо дараалах эрхийг авсан. Бусдаар бол одоо юу гэдгийг эн чинь хоёр талдаа гараад ингэж явж байна тийм ээ. Тэгэхдээ энэ тохиолдолд тэгэл аль нэг талд нь гарсан хүн ямар их асуудалтай байдгийг хараа үзтээ тэр яг уртлынх нь ерөнхий сайдын үгийг 4 удаа тасалчиж тэр чи хүн одоо ерөнхий сайд огцорч явахд үг хэлдэг шүү дээ. Их хурлын дарга сая чөлөөлөгчд би үгийн чөлөөтэй хэлүүлсэн. Нэг ч одоо юу гэдгийг тэд минут боллохгүйгээр цагийн хангалттай тавиад үгийг хэллүүлэрэ гэдэг. Би тэр дэгийн залуудаа хэлээ. Тэгээд тэрнийхэн дагуу хэлсэн. Тэгэхээр ер нь бол эн чинь Монгол төрд
дээрэс нь одоо энэ үндэсний хууль байдлын зөвлөлийн гишүүн ерөнхий сайд их хурлын дараагаар ажиллаж байсан хүн тэр хийсэн хугацаанд гэсэн зөндөө олон амжилт олд байгаа. Тийм ээ бас энэ төрдөө бас тодорхой хэмжээгээр ийм асуудал байдаг шүү гэдгийг хэлэх тийм одоо өөрийнх нь хийж амжаагүй ажлууд байгаа. Тэр болгоны хэлүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд дээр нь гарчаал те ерөнхий сайдгаа үг хэлж явах 4 удаа үгийн таслал тийм ээ. Тэгээд бид нар шаардж байгаа нэг юм ардсан намынхан шаардж байгаа яриа гэж нэг үг хэлүүлсэн шүү дээ. Ийм байдлаар одоо ингээд хандаад байхтаар би дараагийн асуудлыг бие удирдах ял гэдэг юм зүйл ярьсан. Тэгээд ямар ч асуудал байхгүй тэгээд асуулт хариултанд хариуллаа тэгээд хүмүүсийн үгийг чөлөөтэй хэлүүлээд ингээд явсан шүү дээ. Ер нь хуралдаан удирдна гэдэг ямар ач холбогдолтой байд юм бэ? Хуралдаан удирдна гэдэг тэр алхандаа л байд. Алах асар их хүч чадал байдаг юм байна. Би ер нь дэрэг мэдэрсэн. Яаж мэдэрч? Зүгээр ер нь бол тэгээ мэдээж одоо эн чинь олон чуулганы тухай хууль байна. Дэгийн их хурлын тухай хууль байна, чуулганы тухай хууль байна, дэгийн тухай хууль байна. Энд 3 хуулинд бид нар бас ингээд дагаж мөрдөж явдаг. Тэгээ энэ дээрээ бол тодорхой хэмжээгээр мэдээж олон санаа бодолтой гишүүд байгаа. Тэр хүмүүсийн заримынх нь авах ёстой саналыг аавна тийм ээ. Заримынх нь одоо илүү ямар ч тийм одоо хэлцэх асуудалгүй холбоотгүй хэлж байгаа мэлж байгаач байдаг юм уу те. Энэ асуудал дээр ингээд зохицуулаад дээрэс нь одоо юу гэдгийг тэр алах зөгчих бол маш тийм одоо их мэдэл тэнд байдгийн байна л гэж би харж байгаа. Тийм учраас энэ их мэдэл рүү хүмүүс их шунд юм байна. Тэр их мэдлээ бас зарим тохиолдолд одоо буруугаар ашиглах юм төрөлх тохиолдол байдаг юм байна л гэж би харсан. Их мэдлийг иргэдийн төлөө ашиглах хэрэгтэй. Ер нь улсын их хурлын даргаыг ардчилсан намдаа өгье. Ганц ардчилсан юм биш л те. Энэ сөрөг хүчиндээ өгье гэдэг энэ санаачлалууд ер нь өнгөрсөн парламент ганц нэгэн гишүүд л ер нь ярьдаг байсан. Тэрний нэг нь бараг та байх гэж санаад байгаа. Гэхдээ би тэгж хэлээгүй. Хэлээгүй юу? Ер нь чи өөр Монгол философтой хүн. Ер нь ингээд ардчилсан намд ч юм уу энэ яг ийм үед өгвөл ер нь ямар үр дүн гарна гэж таарч. Гэтэ яг хуулиар бол олонхоос бол байдаг л та. Гэтэ хуулийг өөрчилж болдог те. Тэгээ нэлээ олон оронд бол парламентын дарга нь бол намаас татгалцдаг. Энэ хэтэрхий хоёр талтай гарцсан байгаа энэ Монгол Ардын намынхан намын парламентын даргаыг ардсан намд өгье гэдэг ийм яриа явсан юм шиг байна. Гэтэ би бол өөр философтой. Өнгөрсөн 9 жилийн туршид би сөрөг хүчний өөр гүйцэтгэж байгаа. Би энэ Монгол Ардын намын энэ их булхаа одоо ингээд ерөнхий сайд нь гарчрал нэг тийм 5-7 хулгай ярьж шít. Тэрийг чинь би өөр 2020 онд ярьж эхэлжсэн зүйл шít. Тэрнийг одоо яриад нэгнийгээ буруутгаад байна шít. Тэгээ энэ хооронд чинь бүгдээрээ л нийлээд бүгдээ л одоо тэр хулгайг хамтдаа хийцгээсэн байхгүй. Тэгэхээр энэ хин илүү их мэдлэлтэй болон тэр нь одоо өнөөдөр чинь Монголын хууль бол их хатуу байна шít. Хэнийг шоронд явуулах боломжтой хууль. Тэгээ энэ одоо хуулийн их мэдэл дээр хин очиж хинээсээ илүү гарах уу гэдэг л ийм л одоо аюултай зодон болж шít. Тэр энэ тохиолдолд би бол өнгөрсөн 9 жилийн туршид л өөрийнхөө бөөрийг засах гэж л явж байгаа. Өөрөөр ардсан намыгаа бас энэ олон нийтийн итгэлийг авч сонгуульд ялуулахын төлөө энэ ардын намын булхаатай зүйлийг олон нийтэд ил болгож хэлэхийн төлөө явж байгаа. Тэгэхээр ер нь бол 28 онд энэ сонгуулиар ардсан нам ялахын төлөө одоо бүх зүйлээрээ манай залуучууд зүтгэж байгаа. Тэнд нь хувь нэмэр болоод тэгээд энэ одоо ард олонныхаа итгэлээр сонгуульд ялжээж тэгжээж одоо энэ өөрийнхөө бөөрийг засаж тийм ээ тэр их хурлын дарга дээр очно гэсэн ийм л одоо бодолтой явдаг. Өөрөөр хинч очиж болно. Одоо эрх баригч намын зодон болоод ингээд бүр улсын зодон сүултээ одоо цагаан барьнаас гараад төрийн ордон руу орлоо. Төрийн ордноос гараад үндсүүл цэцрүү хүртэл явлаа шүү дээ. За бид нар бүгдээрээ сайхан харлаа. Гэтэл одоо энэ эвлэрэх асуудал ярангуудаа сайхан одоо жишээ нь бүлгийн дарга нь Жэбат эрдэнэ одоо жигсдийн бат жаргал тамгаа өгөх жишээ нь. Энэ эвлэрүүлнэгээд хуучин байсан ерхий сайд нараа дуудаж байна. Одоо туршлагатай гэсэн парламентчдаа дуудаж байна. Ингээд ер нь явж байна. Гэхдээ өнгөрсөн сая бараг сарын хугацаанд
ерөөхдөө Монгол төрийн ялангуяа тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэвээр улсын хурлын үйл ажиллагаа нэг хэсэг гацлаа. Тэрийг бол бид бүгдээрээ монголчууд харлаа. Энэ Монгол Ардын нам ялангуяа эрх хэрэгчдийн зодон яг юунд хүргэв бид нэр. Энэ богино хугацаанд. Та бас дүгнжил байгаа. Тэгэхээр ер нь бол гацаанд ороогүй. Их хурл бол яг хилцэх асуудлуудаа хилцээд явж байгаа. Тэр гацаан насанд гаргаж өгч байгаа. Өөрөөр ямар нэгэн асуудалгүйгээр энэ их хурл өнөөдөр хүртэл хуралж байгаа. Өчигдөр яг хэд 3-4 асуудал хилцэх хэрэгтэй байтал байнгын орон дээр бас юм хүмүүс сайн ярилж чадахгүй 2-3 асуудал хойшсон. Бусдаар бол одоо хэвийн үйл ажиллагаа явж байгаа. Гацаанаас гарах тэр үүрэг над дээр ирсэн. Тэрнийгээ хийж байна. Мэдээж одоо юу гэдгийг Та одоо өвдөх хэрэггүй чөлөө авах хэрэггүй хэлж байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг энэ Батэрдэн гишүүн бүлгийн дарга өгөөд Бачарал даргад өгөөд тэгээд одоо Батэрдэн гишүүн их хурлын дэд даргаар өнөөдөр асуудал оруулах байх. Гэхдээ харамсалтай нь Бачарал даргыг бол би шууд уншаад бүлгийн даргаар нь одоо танилцуулчих байх. Тэр нь бол ямар нэгэн асуудалгүй өөрөлдвөл бичгээрээ. Гэтэл Булган туяа даргыг чөлөөлөх нь намын асуудал биш байхгүй. Үндсэн хуулийн цэц Булган туяа даргыг үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан байна. Тэгэхээр тэр Булган туяа даргын чөлөөлөх тухай асуудал их хурлаар орж хэлцэгдэх хэрэгтэй. Та тэгж үзэж байна уу те? Тийм чөлөөлөх тухай юу одоо их хурлын даргаас чөлөөлөх тухай асуудал их хурлаар тийм. Тэгэхээр чинь дэд даргын их хурлын даргын үүргийг одоо хүртэл аль биесээр үүргийг гүйцэтгэж байгаа хүн чинь хэн байхгүй вэ? Булган туяа байхгүй вэ? Тэгээ Булган туяаны цэц зөрчсөн учраас намайг гараад суугаад байгаа болохоос яг өнөөдөр та даргын үүргийг гүйцэтгэж байгаа хүн бол Булган туяа. Тэр Булган туяа үндсэн хуулийн цэц бол 7 хоногийн дотор асуудал хариуцлага тооц гэдэг шийдгээд бас өгсөн байж байгаа. Тэгэхээр тэрнийгээ хэтэрсэн байна. Тэгэхээр ер нь бол Булган туяагийн дэд даргыг чөлөөлөх тухай асуудал их төрийн байгуулалтын байнгын ороогоор ороод тэгээд их хурал дээр хэлцэхдээ тэр их хурал дээр хэлцсэний дараа олонхороо чөлөөсний дараагаар Батэрдэн дэд даргыг томлох тухай асуудал яригдана. Тэгэхээр өнөөдрийн хэлцэх асуудал дээр энэ 7 өдрийн хэлцэх асуудал дээр бол тэр Булган туяад хариуцлага тооцох тухай асуудал байхгүй байгаа. Би Булган туяаг бол энэ их хурлыг удирдах явцдаа үндсэн хууль зөрчсөн учраас энэ дэд даргаас чөлөөлөгдөд чөлөөлөх болно л гэж би бодож байна. Нэг хүнд 2-3 юу одоо хариуцлага тооцож болохгүй шүү дээ. Өөрөлдвөл дахиад юу үндсэн хууль зөрчсөн гэдгийг эгүүлэн татах тухай асуудлыг ярьж болохгүй байна. Гэхдээ хууль нь эгүүлэн татгал гэсэн байна тийм л шүү. Тэгэхээр зүгээр албан тушаалаа шүлээд яваад байвал цаашдаа ийм жишээ тогтчих юм биш. Тэгээд ер нь бол албан тушаалаас тэр чинь хуралдаан дараалах явцдаа л үндсэн хууль зөрчсөн учраас дэд даргаалж чөлөөлөгдөх байна. За эмхтэн болох нь өвдөд байгаа юм. Тэгээд олон тэр хамгийн Монгол улсын бас хамгийн том дүүргүүдээ сонгогдсон эмэгтэйчүүд олон түмний бас итгэлийг авч гарч ирсэн. Ардын нам бас лидер эмэгтэйчүүдийн нэг. Одоо энэ Ардын намын их хурл болоод 11-р сарын 15-нд болоод ингээд яваад асуудал нэг шааш үргэлжлэх байх. Би одоо ингээд бодоод байгаа. Зандан шитрийн тал, Өмнөд Солонгийн тал гэдэг эрх хэрэгч нам ингээд хоёр сайхан хуваагдчихлаа шүү дээ. Одоо бүр тэрийг ил тод хилээд явж байна. Би нэг зүйл асуух гэдэг. Та ингээд төр удаан ажилласан хүн. Хуралдчуудлаа, сэрүүчнээ байр сууриас ч ажиллаа. Бас төрийн албан агч асуудлыг бас олон жил хийсэн хүн. Таны намтрыг харж байхад. Ингээд бодож байгаа та одоогийн ерхийсээ зандан шитар улсын хурлын гишүүн амар ажил нартай ингээл мэдээж нэг танхим сууж байгаа усуд ойр уулзч ханих зөндөл юм байх. Хувь хүний асуудлыг асуух гэдэг би. Зандан шитар хувь хүнийхээ хувьд хин гэж танд дүгнэгдтий. Амар ажил хин гэж дүгнэгдтий. Энэ хувь хүний асуудал ер нь асар чухал та. Тэгэхээр ер нь бол яг зандан шитар ерөнхий сайдын хувьд бол би нэг тийм үйлдэл өгнөлт өгöd байх юм аалах. Тийм учраас хувь хүн гэсэн. Ерөнхий сайдаа бол арай их хурлын дараагаас муу хийгээд байгаа юм байна та. Тийм учраас огцруулахаас орж иж байгаа юм байна гэж бодлоо. Их хурлын дараагаар 2 удаа томилогдож гарахт нь би хоёуланд нь дэмжижсэн. Ер нь бол одоо Монгол Ардын намын одоо энэ 3 албан тушаал томилогдоход би ер нь дандаа эсрэг дарддаг. Зандан шатрыг дэмждэг. Яагаад гэвэл зандан шатар дараа бол бас яг их хурлын үйл ажиллагааг бас тодорхой хэмжээгээр их аятайхан удирдаад явждаг бас энэ
сөрөг хүчин манайхан ч бас хоорондоо бодлол хоёр талд хуваагдж байгаа. Бидний өмөр хуулинд хүртэл өөрчлөлт оруулж байгаа. Энэ бүлгийг бас тодорхой хэмжээний нэм нэгдэлтэй болгох тухай асуудлыг хүртэл шийдэж өгч байсан. Тэгээд ер нь бол сөрөг хүчин бол одоо илүү хүчтэй сайн байж ээж энэ одоо төр бол их зөв юунаа гэдэг ийм харилцан хяналт тэнцлийн зарчмыг их сайн ойлгодог ийм л одоо дарга байсан. Яг амраа ёслон дараагийн хувьд бол их ирч хүчтэй. Ер нь бол юмыг тоочны цагтаа юмаа хийдэг тийм хариуцлагатай ийм л одоо хүн гэж би өнгөрсөн хугацаанд одоо дүгнсэн. Одоо би хоёуланд нь харамсалтай байна. Хоёулаа л одоо ер нь бол яг их хурлын дараагийн хувьд бол миний хувьд бол хоёулаа л зөв сайн хүмүүс л гэж би одоо яг тэр удирж байсан юуныхаа дараагийн цаатлын тэр нөгөө хоорондоо хэрэлдэж байгаа тэр нэг янз янзын асуудал шүү дээ. Тэр бол одоо хоёулаа л бүтэхгүй шүү дээ. За хоёулаа болгооч. Одоо Монгол Ардын намынхан ингэж яриад байгаа. Сөрөг хүч нь өөрсдөө шүүмжлээд ярихаар намын дотоод асуудал битээ ороод гэж ингэж загнаад байгаа сөрөг хүчнийхтэй. Гэтэл танай намынхан бас уучраа болохгүй явж байхад хамгийн их дотоод асуудалд нь оролцдог байсан хүмүүс бол одоогийн Монгол Ардын намынхан шүү дээ. Тэгээд захиалгатай ч юм уу үгүй ч юм уу гэдэг. Тэгэхээр би танаас нэг албаар Монгол Ардын намын асуудлыг ингэж асуугаад байгаа нь энэ. Тэдрэж бидний чинь асуудлыг чинь бараг жил шахах явуулсан шүү дээ. Тэгээ хамгийн сүүлдээ бид нар нөө хууль муулинд өөрчлөлт ороод тэгээд нам одоо юу гэдэг манай хэд хэдэн одоо гишүүдээр гар өргүүлсэн. Та ингэ зандан шатар дараагч тэгж асууж шүү дээ. Бүрдүрж дараагаа та одоо гишүүнээ та одоо юу энэ одоо цогтгорлыг яг дэмжиж байгаа мó гараа өрг. Над тэр их хурал дээр гараа өргүүлж тэгээд юу тогтоол уншижсэн шүү дээ. Бидний нөгөө нэг зандан шатар дарга. Тэгээ ингэж бас яг нэлээл юм болж байж бид нар бас энэ бүлгийнхаа даргаыг цогтгорлоор тавьж авчижсэн. Танаа нам та түрүү хэллээ. Буурай засгаад явж байна. Дээрээс нь хүчтэй сөрөг хүчин бол энэ парламентын гол амин сүнс гэж ярьж байна. Харин энэ одоогийн яг энэ хямрал руу хүртэл орж байгааг туршлагатай хуульчид ярьж байна. Академичүүд ярьж байна. Яг хямрал руугаа энэ орох байгаа энэ үед сөрөг хүчин яг зарчмынхаа хувьд хэр ажиллаж чинь гэж та дүгнэж байна. Өнгөрсөн хугацаанд манай нам бүлгэн хэдхэн гишүүнтэй байж хоорондоо уулзраа болохгүй ингээд явж байхад бол хамгийн их миний одоо жигсэн зүйл бол тэгээ энэ ардын намын тийм цөөхөн хүмүүстэй бас тэгээд бас яг сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлдэг хүмүүс нь ч бас цөөхөн тийм ээ тийм дотроо. Тийм байхад л их дээрлэгдэг байсан юм да. Тэгээ бидний чинь бүлэггүй тэгэл байлгаал тэгэл ямар ч тийм хооронд ингээл дандаа ингээл янз янзын нөлөөлөл оруулж нэг хүнээр оруулж ирэл тэгээд тэрнийг ингээл хоёр хуваалгаал тэгэл ерөөсөө бидний зүв зүгээр байлгадаггүй юм их сонио үе байсан. Тэгээ би бол одоо энэ тэрэг сайн мэддэг учраас тэгэл одоо ямар их зовлонтой байсныг мэддэг учраас би одоо этрийг тэгэл одоо энэ хоёр хуваагдсан байж хат нь дээрээс нь улам шоколад тий. Тэгээ муу мохогийн дуудаад одоохондоо сонирхолтой. Би танаа сөрөг хүчний 42-ын бүлгийг муу ажиллаж ийн гэж хараад байгаа байхгүй. Хүмүүс ингэж дүгнээд энэ үед нь одоо ийм улс төрийн акц хийгээч. Арцлын намаа өдид ингээд байж явах ёстой штэ гэдэг үгнүүд хэлээд байгаа. Тэгээ ингээ харангууд хитрхи даруухан байгаад нүггүй юу? Танаа намын бүлэг. Гэхдээ манай дарга, манай намын дарга чинь бас дотроо ингээд хуваагдчихад байна. Манай намын дарга бас үнэхээр зөв залуу томилогдсон. Би бас өрсөлдсөн. Мэдээж одоо энэ өрсөлдөөн бол ялагдсан. Гэхдээ би энэ намыг нэгтгэж өгөөд, гагнж өгөөд л одоо явсан. Өөрөөр хэлбэл санд хураалтууд яваал ах юм бол одоо манай нам чинь дээр үед одоо Дорилгожоо инх сайхаар чинь 7 удаа хуралдаад 7 удаа хуралдахдаа дандаа 2 3 хүнээр л ялагдаад байддаг. Тэгэл ерөөсөө ингээд тэр намыг ингээд 2 хуваах тэр гол үндэс болсон. Тийм учраас тэр одоо туршлагыг би мэддэг хүний хувьд бол хэрвээ ингээд сая намын даргын сонгуул 3 одоо санал хураалтаар явагдах байлаа шүү дээ. Эхнийх дээр тэгээд 2 3 дахь ингээд явах юм бол нам маань одоо ингээд үүдээ цогтгол битээр дээр олонх нь очиад 2
хуваагч магадaltaй байхгүй. Тийм учраас бид дараагийн санал хураалтыг явуулахгүйгээр нэрэд таад тэгээд одоо энэ намыг бол ингээд ив нэгдэлтэй болох тэр бүх зүйлийг бүгдийг хийж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол 2012-оос 16 оны хооронд бол ардсан намын нэг хэдхэн 1.5 тэрбум доллараар бид нар ямар их бүтээн байгуулалтыг хийж л дээ. Гэтэл эдгээр шүү дээ бүр замбраагүй шүү дээ. Бүр засгийн газрын өөр бүр замбрааг бас нэг хүнд ногдох өөр 15 сая болчлаа гэдэгчсэн тийм үү? Одоо 40 хэдэн сая болцсон байж. Та гэж зүгээр чимээгөө л байгаа гэдэг тийм. Ийм л байгаа шүү дээ. Тийм учраас ер нь ингээд үнэхээр одоо хийсэн ажлын маань сайн үнэлж дүгндэг. Гэвч одоо ив нэгдлээ хангаж чадахгүй байна. Хоорондоо зөрчилтэй байна. Засгийн газраа унгаалаа. Нэг унгаасан чинь бөө юм болсон шүү дээ. Тэгээд одоо ийм учраас ив нэгдлээ хангаад иргээд 16 онд маш хатуу хариуцлагатай болсон. Тэгээ 16 оны сонгуулиар харилцсан, 20 оны сонгуулиар бас ив нэгдлээ хангаж чадаагүй. 24 оны сонгуулиарч бас ив нэгдлээ хангаж чадаагүй. Ийм одоо нөхцөл байдалтай бид нар сонгуульд орж ядагдсан байна. Тэгэхээр яг энэ даргын сонгуулиар бид нар бол ард түмнийхээ өмнө энэ нам бол ив нэгдэлтэй, илүү өрч хүчтэй, шин залуу үе гарч ирсэн. Тэгээд ахмадуудынхаа одоо туршлага дээр залуу үеийнхаа одоо ирч хүчтэй илүү сайн одоо энэ төр усыг авч явах ийм улс төрийн хүчин болсон гэдгийг бид нар ард түмэнд илэрхийлж чадсан байна. Гэхдээ намын дарга бүлгийн дарга хоёрыг хавсран хийгээд байж болох юм. Ер нь бол манайх энэ асуудал бол тийм яг хоо манай нэг хамтуудтай нийлж байгаад их хурлын гишүүдийн өргөдгсөн хурал болсон шүү дээ. Тэр хурал дээрээс олон хамтууд нэг төр зуртай Монгол Ардын нам ийм асуудалтай байгаа үед төр зуртай ер нь бүлгийн дарга хавсраад хийжсэн дээр шиг гэдэг ийм зөвлөгөө маш олон хүн өгсөн. Тэгээ бас туршлагатай бас парламентчид тэнд чинь бүгдээр ирсэн. Тийм учраас тэр хүмүүсийн зөвлөгөө төрдөө явж байгаа. Бусдаар бол намын дарга бол бүлгийн дарга өгнө гэдэг ийм байр суурь айл гэдэг илэрхийлсэн. Тэгэхээр одоо энэ асуудлын одоо ойр үед шийдэгдэх байхаа гэж бодож байна. Танай намын бүлэг 42 гишүүнтэй. Одоо сонгуулиар Монголын ард түмэнд таад 42 мандат суудл өгсөн. Би ингээд улс төр хийхгүй хэтэрхий дараахан байгаадаа нэг юмтай холбож хараад байгаа. Дотор байгаа фракцууд нэг талдаа ардын намд налчаад саад болоод болов уу гэж юу хараад байгаа. Энэ миний харж байгаа үндсэлтэй юу? Гэхдээ яг одоо чинь мэдээж оюун эрдэнэ засгийн газрын үед тэр засгийн газарт ажиллаж байсан сайдар бол мэдээж одоо тухайн үедээ бас нэг засгийг огцруулахгүй байх тал дээр ажиллах зүй байсан. Мэдээж өөрийнхөө ажиллаж байгаа засгийн газрыг огцруулна гэдээ дахиад идэх сайд гэж бас байхгүй шүү дээ. Байна. Тэндээс нэг ганц хоёрхан байсан. Би мэдэж байна. Таач бас мэдж байгаа шүү. Тэгэхээр ер нь бол нэг л байсан доо. Тэгэхээр хичээч та нэг л байсан. Батцоор л байсан. Жи Батцоор. Ер нь бол болохгүй байна гэдгийг хэлээд. Тэгээд ер нь бол ингээд мэдээж одоо хамгаалах тал дээр ажилласан. Тэгээд тэрнийг л бас ингээд юу гэдгийг засгийн газрын талдаа байлаа гэж бас зарим нь үзээд байгаа шүү. Гэхдээ энэ чинь бүлгийн шийдвэр гараад 3 хата шийдвэр гэдэг. Ерөөсө бүх бүлгийн гишүүд даах ёстой. Тэрний дагуу одоо санал хураалтыг орхино гэдэг ийм шийдвэрийн дагуу засгийн газар итгэл үзүүлэх тухай асуудал огцорсон байгаа оюутан ерөнхий сайдд. Тэгэхээр мэдээж одоо энэ саяын одоо засгийн газар нөгөө засгийн газар огцруулаад гараад ирсэн учраас бас тэнд огцруулна гэсэн ийм бас хүчтэй хүмүүс байгаа. Би бол одоо ямар ч засгийн газар одоо энэ хариуцлагагүй ажиллаж байна л гэж байна. Өөрөлдөл одоо энэ их улгаа яваад байна гэдэг чинь тийм ээ үргэлжлээд байна гэдэг чинь тэр засгийн газар муу л ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас би яг анханасаа энэ зандаж тэрийн засгийн газрын огцруулах тал дээр би эрдсэндээ цагтаач ороод эсрэг одоо огцруулна гэдэг конопо дараад явсан байна. Тэгэхээр мэдээж одоо бид нар бол энэ зарчим дээр л байх хэрэгтэй. Сөргөгчин бол одоо сөргөгчнөө л хийх хэрэгтэй. Шүүмжлэхээс үлээ шүүмжлэх хэрэгтэй. Тэгээ хэн нэгнээс одоо хараат байдлаар ингээд асуудал ханддаг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд одоо та миний улс төрийн үйл ажиллагаа бүгдийг харж байгаа. Хамгийн одоо хүчтэй байр суурийг илэрхийлдэг.
Гэвч одоо энийг маань бас телевиз сэтгүүл сонингоор явуулахдаа та нар жоохон дутуу байдаг шүү дээ. Явуулаад л байгаа бол. Явуулдаг шүү дээ. Гэрээ хийдгүүгээд минийхээ явуулдаг шүү дээ. Битээ хотлоо ярьдаг. Тэгээ би тэгээ аргаа бараад өөрийнхөө нөгөө пэйж хаягаар нэг бүүстлж яаж нэг юм жоох явуулдаг шүү дээ. Устдаар бол одоо би ямар ч сэтгүүлчтэй гэрээ хийж үзээгүй өнөөдөр хүртэл. Тийм учраас миний юм ерөөсөө телевизээр дөрнөх явдаг байхгүй. За ингэж өгөхгүй шүү. Тэгээ баг л явдаг шүү дээ. Муугаа ярьдаг шүү. Гэрээ хийвэл та нар гаргадаг. Үгүй тийм одоо ингээл хараа л та. Энэ хоёр талын хөвлөгийг тэр чигээр нь худалдаж авч танах хараа нэг тийм бүтэн 60 минут таны гаргах гээд ярьцлага хийгээ сууж шүү. Үгүй тэгээд яг хөө эн чин дээр үед гадаад яриатын дарга байхдаа л нэг орсон тэрнээс хойш ороогүй одоо тийм шүү дээ. Би 9 жилийн турш сөрөг хүсчин хийж яхад намайг оруулаагүй байсан байгаа шүү дээ. Бүлэг яг хөө нам дотор бол эрүүл үзэгдэл фракцууд байх нь тийм ээ. Орондоо уулзсан танаа фракц ирэх ашиг ингэж хангана, танаах ингэж хангана гэж ярьдаг. Танаа намд хэрэггүй фракц байна уу? Ер нь бол хитрхээ их жижигэрч байна. Сая бол одоо нэг тийм нөгөө 9 гишүүнтэй 11 гишүүнтэй бас чинь нөгөө нэг 11 гишүүн маань одоо их том харагдаад нөгөө фракцуудаа ингээд хэд гэдэг хүн дагуулж байгаа фракц байгуулах тийм хандлага гарсан байгаа. Тэгэхээр энэ бол одоо намын төлөвшөлд их жоохон муу үр дүнтэй. Тийм учраас одоо энэ намын улс төрийн намын тухай хууль 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор намууд үндсэн дүрмөө өгч байгаа. Үндсэн дүрмөө өгснээ дараагаар манай цогтгорол даргын нэг хийх гэж байгаа маш чухал зүйл бол ерөөсөө энэ намын анхан шатнаас нэхлээр сумын намын ороо тий дүүргийн намын ороо аймгийн намын ороо нийслэлийн намын ороо энэ тэгээд үндэсний зөвлөлдөх ороог шинээр УБХ үндэсний зөвлөлдөх ороо болж байгаа. Тэгээ улс төрийн зөвлөл тэгээд шат шатны намын дарга нар манай цогтгорол даргатар бол тийм асуудал байхгүй. Бусад бүх одоо ялсан газараас бусдад өөрөө сумдаа ялцсан бол сумын дарга бол өөрчлөлтгүйгээр үргэлжлээ явна. Аймгийн дарга бол үргэлжлээ явна. Бусад ялагдсан газруудаар бүгднгийн одоо тэр намын ороог өөрчлөх. Тэгээд одоо үндэсний бодлогоор одоо хороогоо шинчлэх энэ ажлууд хийгдэнэ. Энийний дараа бол тийм олон фракцууд бий болохгүй байна. Дээрээс нь бид нар бас нэг энэ олон жилийн намд тийм ээ одоо жишээ нь нэг дүүргийн намын дарга болчоод тэгээд тэр нам дээр ингээд эзэн суугаад өгдөг. Тэгсэн мөртлөө одоо улс төрд ард түмэнд нэр хүндгүү болсон. Тэр хүмүүс маань бас явж далд орж байгаа. Тийм учраас илүү одоо нам маань ер нь бол фракцийн үйл ажиллагаа бас хэцүү байдаг шүү дээ. Ер нь бол заавал одоо ингээд хүн болгонтой намын дарга уулзаад байх шаардлагагүйгээр яг тэр фракцийн 2-3 тэргүүнтэйгээ уулзаад асуудлаа шийдээд ингээд тэр фракцийн тэргүүн цаашаа фракцтайгаа бас уулзраа болоод ингээд явчих нь намын бас тодорхой үйл ажиллагааг хурдан шуурхай явуулах бас нэг талтай хэрэгтэй байдаг. Тэгэхээр бас энэ фракцууд бас багасах, цөөн болох том фракцууд одоо хуваагдах юм л явах байх. Гэхдээ би бол намын дарга бол бүр харагцгүй болно гэж яриад байгаа. Тэгэхээр мэдээж одоо энэ дээр би хэрвээ тийм шийдэл төрөх юм бол тэрний дагуу л явах. Би ингэж асуусан учраас эрх баригчтайгаа очиж өгсөн хойволдож бодлого хэрэгжүүлдэг, намынхаа эсрэг ажилладаг тийм хүмүүс байдаг тухай их олон яриа байдаг. Одоо ийм танаа 42 дотор ийм гүшүүн байна уу? Та ингээд таныг би ингээд юмыг ил тод хэлждэг учраас асуугаад байгаа шүү. Одоо байдаг байсан үеийн өнгөрчлөө л одоо. Одоо байгаад байгаа юм шүү. Одоо ч нэг тэрний үеийг өнгөрч байгаа шүү. Арай өнгөрөг байна уу? Өнгөрч. Яг одоо тэгээд байж л гэлтэй. Тэгээд зарчим дээр л байж л. Бид нар зарчим дээр байхад тэгээд ганц нэг хүмүүс тэгээд гээгдэл явна шүү дээ. 2028 онд ялж мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж энэ олон жил ноёрхсон одоо ноёрхлыг буулгахын тулд та нар яг юу хийх? Мэдээж мөрийн хөтөлбөр илүү энэ эдийн засгийн эрхчлөлөөг илүү ард түмэнд аваачих, иргэдэд аваачих, бизнесүүд аваачих тэр зүйлийг илүү сайн хийнэ. Өөрөөр хитрхи төр данхаасан байдлыг багасгана. Одоо чинь ерөөсөө нэг компьютер дээр сууж яадаг. Нэг одоо яамны нэг газрын
За нэг хилцсэлэг. Хуучин бол нэг 3 4 хүн байдаг байсан бол одоо бол 10 хэдэн хүн болсон. Тэнд нь хийдэг хүн нь шүү дээ ганц. Хөөхий тэр тэгээд эмгтэй ч юм уу нэг залуу ингээ юм хийгээл байна. Дээр нь нөгөө нэг хилцээний дараагаар нэг цүнхчин хурж ирээ тийм ээ. Өө танаа сайдын чинь тэр гишүүний би сонгуульд явсан шүү дээ. Цүнхчин сууч. Тэрний нэг одоо ингээд олон жил хамаг ажлын нугалдаг тэр хүн тэр төрийн албаагч юусоо өссөн дэвждэг. Насаараа тэгээд үргэлж гомдолтой. Тэгээд үлдсэн нөхдүүд нь яаж нэгт тэнд 10-аад хүн зүгээр л Facebook чат уншаад альсуу тоглоомд болоо сууж байдаг. Ийм л болцсон шүү дээ. Тийм учраас энэ төрийн данхаасан бүтцийг өөрөлдвөл одоо энэ сонгуулиар ажилласан хүмүүсээ төрлөө авчирч ихдэг. Энэ одоо бүх зүйлийг бид нар 28 онд хаална. Төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулна. Энэ одоо данхаасан бүтцийг багасгахын тулд одоо энэ иргэдэд боломж авчрахын тулд тийм ээ. Иргэд рүүгээ, бизнес рүүгээ илүү тэр одоо төсвийг одоо зарцуулсан. Өөрөөр хэлбэл одоо төсвөөрөө дамжуулж бизнесийг илүү сайн дэмжсэн тийм одоо төсвөө одоо шийдэж байгаа газрууд илүү хөгжилтэй байгаа даа шүү дээ. Тийм учраас энэ тэхгүй харин татвар төлөгчдөөс авчирсан мөнгөө данхаасан тэр нөгөө нэг төрлөгөө хийгээд тэр нь нөгөө ингээд ерөөсөө тийм элсэн дайсан асгасан ус шиг алга болчдөг. Ийм нийгэм байхтаар энэ чинь татвар төлөхөөс хүмүүс бүгдээрээ зогтож явж байна. Тийм учраас яг энэ төрийн данхаасан байдлыг алгуулна. Дээрээс нь 123 одоо төрийн өмчт томоохон компаниуд байна. 350 ширхэг орон нутгийн өмчийн компаниуд байна. Эднийг одоо бүгдийг одоо баруун 30% хүртэл буулгах тийм ээ. Энийг нь тэр бизнесүүд хуваарлж аваад тэр бизнесийг хийдэг энэ юм руу явуулахгүй бол болохгүй байна. Манай намын дарга бол энэ дээр өөр хатуу байр суурьтай байж байгаа. Та яг энэ одоо эргэж сайдтай холбоотой асуудал хэлцэж байхад чуулган дээр хэлжсэн л та. Энэгээр дүүрэн холгаач гэл нэг шогширж исэн. Би тэгээд бодсон бохоо. За энэ бүрдэж гишүүн 126 гишүүнээс хэдэн хулгайч юм бол гэсэн тоо гаргаж таа гэж бодсон. Нэр нь багцаа байна уу танд? Хэдэн хулгайч? Гэхдээ бүгдээр ардын нам бүгд холбогдчихжээ шүү дээ. Чинь том хулгайчт нь урдуу суугаа баахан хулгай хийцэн. Тэгээ нөгөө ардуур сууж байгаа юу ч мэдхгүй одоо юу гэдгийг шинээр их хурлын гишүүн жагсаал мгсаалд ороод ирсэн тэд нар чинь хоёр талаа гарцсан ардаас нь жирэгцсэн явж байгаа шүү дээ. Тэр бүгдийг хулгайныхан мөнгөөр л худалдаж авч байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэд нар чи ард нь бүгдээрээ хоёр хуваагдсан. Тэгэл тэд нар ямар их хэрэг ашиг байна айхтар тийм ээ. Тэгэл ингээ бүр тултлаа бүр үзий ядтлаа ингэж одоо хоорондоо үзэж ийн гэдэг чинь бол тэд нар бас тийм хулгайныхан мөнгө их хүчтэй явж дээ л гэж би харсан шүү дээ. Тийм учраас бүгд ард юм. 68 хүн үү? Цөөнхийн хүн болохоор цөөнхийн нэг хамгаалж байна. Манайхан яа. Энэ хулгай ер нь таны хэлдгээр нэг бацаа гэдэг шиг апартмент шиг том болсон байна. Тэ? Одоо ингээд хараад та эдрийн одоо тэр нэг жаргалантай ам. Тэгэл энэ тий жаргалантай ам тэр чигээр хоосон апарт юунууд юу гэвэл хауснууд. Тэгэл энэ зайсангийн өндөр үнэтэй, тэгэл энэ хотын төвийн өндөр үнэтэй байшингууд тэр апартмент бүгдээр гэрэлгүй байгаа үстэй. Чи та хэд нэг яваад нэг ороод нэг яг ороог л хүн их байх цагаар нэг зураг авах чий. Юу оператор. Ингээ дуур тэгэл бүрв дор жүүнэн байна хотлоо. Гэрэл асахгүй шүү дээ. Үнтэй байрууд гэрэл асахгүй. Тэд нар чинь бүгдийн эдгэр чинь нөгөө хулгаасан мөнгөөр худалдаж авчиад хоосон байлгаж байгаа. Ер нь мөнгөө яаж нуудын хүмүүс? Дэрэнд ороо. Күнжил гуцсанд ороод нөө. 2019-аас 2022 оны 3 сар хүртэл ер нь бол Монголын ер нь дэлхийн нүүрсний ханш бол дээдлэн 600 дунджаар $450 хэлбэлцсэн байхгүй дээ. Гэтэл нүүрсийг хил гаргахтаа хуучин бол нэг $90 гаргадаг байж байгаа. Тэр $450 дээр хэлбэлцэж байгаа үед дөнгөж $130 болгосон байхгүй. $40 нэмсэн. $40. Тэгээ энэ их зөрүү хаана алгуулсан бэ гэхээр ганц модны талбайгаа
цагаан адны талбайгаас ганц модны бомбд хүртэл 29 км газар урд нь 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг 120 сая төгрөг болгож байгаа. Өдөрт тийш дунджаар 500 машин гарч байгаа шүү дээ. 120 сая төгрөг болгож байгаа тэнд хулгайлаад байсан байхгүй. Тэнд бүгдийг хулгаас. 500 машин гэдэг чинь 55 тэрбум төгрөг байхгүй. Өдөрт 55 тэрбум тэнд тэр хулгайлжсэн байхгүй. 120-оосоо те 3 саяг хасаад 117 чи юугаар үжээд 500 машинаар үжүүлдэг зэ. Тэгээ тоон гарч байна. Тэгээ тэр мөнгө яаж гардыг бэ гэхээр шүү дээ. Урагшаа гарсан. Тээврийнхаа нэрээр урагшаа гарсан. Урагшаа гарсан тэр мөнгөнд буцаагаад ихэнхдээ барилгын материалаар орчдөг байсан байхгүй. Барилга одоо юу янз янзын бараа бүтээгдэхүүн төлбөр болоод ороод ирдэг. Тэгээ цэвэрлээд авчихна. Тэгээ тэрнийг одоо тэгээд тийм ил тод тийм айхтар зарч чадахгүй шүү дээ. Тэгэл тэрнийг яах вэ? Хүний нэр дээр хадгална. Энэ олон банк ус санхүүгийн байгууллага амар баяжсан шүү дээ. Юу одоо санхүүгийн их усрын сайжирсан шүү дээ. Тэндээ цэвэрлээд хүү багтаа өгөөд тэгээ цэвэрлээд аваад. Тэгээ бид нар цалингийн зээл аваад балраал тийм ээ. Та бол баларч байгаа шүү дээ. Тэгэл тэд нар хамаг мөнгөө төлөв. Тэгээ энэтэй холбоотой асуух гэдэг асуулт нь та хулгайч юу гэд эзэн нэгэн зэрэг хулгайлж ирсэн үү гэд асууж байгаа асуулт нь гол зорилго нь Самбатар гишүүний асуудлыг би ярих гэдэг. Гишүүнийг өмнө хийсэн асуудлаар нь шалгахгүй ч гэж байгаа шиг. Тий. Тэгж болох юм уу гишүүн? Болохгүй. Би өчигдөр их хурлын энэ дээрээс хурал удирдах жагаад би хэлсэн. За би энэ дээрээс одоо энэ Самбатар гишүүний энэ хүсэлтийн эсрэг үгэлэх гээд байна. Тэгэхээр би энэ хуралдаан даргалагчийн хувьд бусдаа нөлөөлөх учраас би доошоо буужгаад өөрийнхөө судал дээрээс эсэргүүцч үгэлнэ гэд би тэнд эсэргүүцч үгэлсэн. Өөрөөр хэлбэл энэ Ганбаатар гишүүний энэ гаргаж байгаа саналаар бол тийм ээ. Жишээ нь их хурлын гишүүн их хурлаас цэцэд хүсэлт гаргачих юм бол цэц маргаа үүсгэчихвэл яах вэ? Ямар үр дүн гаргах хэрэгтэй? Эрүүгийн хуулийн их хурлаас уучлаарай. Их хурлаас хүсэлт гаргавал цэц шууд маргаа үүсгдэг. тэгж байгаа. Тэгэхээр маргаа үүсгэлээ. Тэгээ цэц бол маргаа үүсгчээд хэдэн жилээр хилцэхгүй хайждаг тохиолдол байдаг. 3 жил хилцэхгүй хайсан тохиолдолж байгаа. Маргаа үүсгчээд. Тэгэхээр хэрвээ тэгэх юм бол нөгөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйл хэрэг төдөлцөх гэж байгаа. Цэцэд маргаан альва хүний эрхийн асуудлаар маргаан үүсгэх юм бол тухайн хэргийг төдөлзүүлнэ. Дараагийнх нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг төдөлзүүлэх гэж бас байгаа. 44 дугаар зүйл дээр байна уу. Тэн дээр одоо бас захиад цэц мэрэгэн хэрэг маргаа үүсгэх юм бол хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг төдөлзүүлнэ гэж бас заасан. Тэгээд ингээд нөгөө цэцэн хилцэхгүй байгаа даа бол яах вэ? Одоо АТГ цагдаа тагнуулаар одоо их хурлын гишүүнтэй холбоотой юм шалгаж байгаа бол тэр нь шууд автоматар зогсно. Прокурор хянагж байгаа зогсно. Шүүхтэр очсон байгаа зогсно. Бүгд зогсно. Тэг ингээд зогсчоод ингээд байж байгаа хооронд 3 жил их хурлын гишүүнээ хийгээд дуусчихна. Гишүүн хийнгүүтээ дахиад сонгогдчихно. Дахиад 4 жил болно тийм ээ. 5 удаа сонгогдвол яах вэ? Тэгээд нэг хог нас орж ажил тэр хэрэг нь хаагдах нь шүү дээ. Ийм юм ер нь даваа бүрийн эрхийнхээ ард авч үзэх ёсгүй байхгүй. Хэл сандарч ийн гэж харсан шүү дээ. Их олон хүний захиалгаар явж энэ гэж харсан. Тэр бол би бүлгийнхаа урал дээр бүр тодорхой байсан. Энэ одоо энэ залуучууд дотор одоо ингээд төрд ажиллаад ингээд идэж яваад байсан залуучууд бол байхгүй. Байхгүй. Тийм учраас одоо энэ бол одоо Ганбаатар дарга энэ өнгөрсөн 9 жилийн туршид энэ нүүрсний улгаан хийсэн нөхдүүдийг болон энэ төрийн мөнгийг одоо юу гэдгийг тендерийнх тийм ээ жидүү одоо тэгэл юу гэдгийг нүүрсний хулгай ногоон автобус ковидын хулгай энэ төрөл бүгднгийн хулгайсан нөхдүүдийг хамгаалах юм хийж байна. Та аль намын захиалгаар юм хийгээд байгаа юм бэ гэж би хэлсэн байна. Хэний захиалгаар гэж вэ? Гүрэн тэгээд хэлэхгүй шүү дээ. Сүүлийн асуудлыг хоёулаа цаг гараа ярилцчихлаа. Улсын их хурлын үйл ажиллагаа бол тасралтгүй явагдах ёстой. Та одоо түрүү хэлээл давтаал хэлээд. Эргэлзээгүйгээр бүрийн хэрэгтэй чуулганы хуралдааны удирдах ганцхан үнэтэй л болчихлоо энэ Монголын парламент. Заримдаа та өчтөр харлаа би ганцхан асуудал 15 минут хэлцэл хаалаа.
байнгаараа хуралдаанаа хийхгүй байна. Тэгээд засгийн газар хаалдаг оног хуралдаж байгаа шиг байна. Гэхдээ энэ тасралтгүй үйл ажиллагаа бол шийдвэр гаргаж байгаа асуудал бол иргэдтэй шууд хамааралтай байдаг. Энэ үйл ажиллагаа ингээд ганцхан намаас хамааралтай яваад иж болох юм уу та гэж. Энэ ер нь хизээ ингээд жигдрээд бид нар нэг хизээ хэвийн амьдрал дээр нь орох гээд. За юу гэж харж байна. Тэгэхээр ингээд дүгнээд хэлчих. Тэгэл хоёул ярилцсан. Энэ нөгөө их хурлын дарга амар баясгалан үйл ажиллагаа явуулж байхдаа бол маш их шахаад маш их олон хуулиудыг явуулцдаг байсан. Тэрний амар баясгалан даргын үүргийг булгантай явсан. Булгантай авангуудаа цэц дээр очсон. Тэгээ цэц нь бүрийн өнцөө зөрчсөн гэдэг дүгнэлт гарцсан. Тэгээ нөгөө тэр хүний үйл ажиллагаа саарамгцсан. Яг өнөөдрийн албан ёсоор би хурал даргалаа явж байгаа болохоос даргын үүргийг гүйцэтгэхгүй байгаа. Хэрвээ тэгэх юм бол шахаад олон хуулиудыг гаргачихна. Явуулчихна. Олон асуудал хилцэх боломжтой байгаа. Зөндөө олон гишүүдийн өргөн барьсан хуулиуд байгаа. Засгийн газрын өргөн барьсан хуулиуд байгаа. Ерөнхийлөгчийн одоо ямар байгаа мэдэхгүй байна. Тэгээ энэ олон хуулиуд бий. Тэр хуулиудыг бүгдийг одоо хилцээд явах боломжтой. Гэтэл би одоогийн байдлаар даргын зөвлөл дээр олон голж чадахгүй байна. Өөрөлдөө даргын зөвлөл дээр шийддэг хүмүүс нь ихэнх талдаа бол нөгөө тэр одоо ардын намхан байж шít. Тэгээ аль болох намайг нөгөө цөөхөн зүйл удирдаад баг ус төрж гэж бодоод тахчихгүй. Би тэр даргын энэ дээрээс ус төрчихгүй шít. Даргын энэ дээр би анханасаа гэлсэн ус төрчихгүй би эндээс. Өөрөлдөө энэ хурлыг ямар ч асуудалгүй хуралдаан даргалт шиг үүрэг гүйцэтгэхэд ингээд өгье гэсэн юм л одоо бодолтой байгаа. Тийм учраас өнөөдөр хэдийгээр одоо эх 7 хоногт би нэлийн асуудлуудыг оруулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ хуралдаан бол хэвэн ингээд явах байх. Маш том хариуцлага миний өмнө ирж байгаа. 15-ны дотор төсвийг батлах хэрэгтэй. Би нэг одоо хэдийгээр эдгээр хоорондоо хил амтаа байгаа ч гэсэн эн чинь бүр 6 сараас энэ хавраас эхлээд тийм ээ. Оюун эрдэнэ засгийн газрын одоо үеийн хилцэж эхлээд тийм ээ. Засгийн газар нь хилцэж эхлээд ингээд давуулсан оюун эрдэнэ засгийн газрын одоо бодлого орцсон ийм төсөв. Дээрээс нь яг ингээд боож өгч байгаа нь бол хиний Зандан шатрын засгийн газрын боож өгсөн төсөв. Тэгээд тухайн үедээ бас их хурлын гишүүн байсан. Одоо бүгдээ их хурлын гишүүнээр одоо бид нар байж л байгаа. Тэгээ энэ одоо хоёр засгийн газар дамжсан энэ бодлого нь тэгтээ дөрөв бүгдээр ороод ирсэн юм чинь би энэ бодлогын дэмжээл одоо юу гэдэг их хурлын байнгын ороод хилцээд гарч ирсэн тэр зүйлүүд би ямар ч асуудалгүй явуулах хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ 11 сарын 15-ны дотор төсвөө баталж яаж тийм ээ. Дараа жилийнхаа төсөвдөр ямар нэгэн асуудалгүй хүмүүс одоо төрийн албан агчрын цалин бөмбөлөгөө шууд авах тийм одоо боломжийг нээж өгөх нь миний хувьд бол том үүрэг байхгүй. Тийм учраас энэ одоо төсөв хилцэх явцдаар би ямар ч тийм одоо саад тодгор гарах ёсгүй. Энэ бол олон түмний өмнө Монгол улсын өмнө хүлээсэн хариуцлага. Тийм учраас энэ нөхдүүд болохоор намайг нэг ус төрж бол тийм ээ. Энийг гацаагаал тэгээд тэр их хурлыг чадамжгүй болгох тухай асуудлыг яриулах гал. Тэгээд байна гэж болгох шиг байна. Тэгэхээр тийм байхгүй. Энд чинь бидний одоо нийтээр хүлээсэн үүрэг төсөв батлах гэдэг чинь маш хоёр дахь том одоо үүрэг шүү дээ. Тэгэхээр энэ нь бол ажлаа бол би хангалттай хийчихнэ. Энэ дээр санаа зовоодох юм байхгүй л гэж ойлгож байна. За хоёлоо ярилцлага өндөрлөе. Дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт ирж Сэлэн Далангуу асуултанд цаар галгүй хариулсан танд баярлалаа. Урлаа сайн өдөр таарай. За баярлалаа.